За олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ажилтай өрх аз жаргалтай гэр бүл нээлттэй удирдлагыг зохион байгууллаа. Удирдлагын хүүхэд гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээл, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг мэдээлэл өглөө. Дэлхийн нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэр бүл гэдэг нь тухайн улсынхаа хөгжлийн гол суурь үндэс болдог гэдэг утгаараа гэр бүлийн харилцаа ариун нандин байж харилцан бие биенээ ойлгодог, дэмждэг байх нь хамгийн чухал юм а. Гэр бүл төлөвлөлт гэдгийг бодвол зарим хүмүүс төлөвлөж хийдэг, зарим хүмүүс төлөвлөгөөгүй ингээд хоёр өөр орчинд одоо ингээд өсөд таринсан хүмүүжил зам төлөв угсаатан зуус хоёлоороо өөр одоо энэ төрсэн хүүхдүүд суучаад бие биенийгээ дасан цогцох, бие биенийгээ таньж мэдэх, дор хаяад 5 жилийн хугацаа явдаг. Энэ хоорондоо бие биенийгээ зөрөлдөн, маргалтан, чөрчилдөн энийгээ яадгүй маш их төвчээр хин хинийгээ сонсож хүлээцтэй, шүүмжилгүйгээр байгаагаар нь хүлээж авахд тэр гэр бүлийн доктортой амьдрал хүүхдийн нөлөөлөлт их хэсгийн загварыг олох өргөжлүүлдэг гэж хэлмээр санагдчихэж байна. Олон улсын гэр бүлийн өдөр 32 дахь жилдээ олон улсын хэмжээнд тэмдэглэж байгаа. За Монгол улсад өнөөдөр гэр бүл хөдөлмөрийн юм хамгааллын яам болон холбоотой агентлагууд хамтраад өнөөдөр одоо гэр бүлийн өдрийг бол зохион байгуулж байна. За энэ байгаа асар майхнууд ерөнхийдөө манай нийгмийн даатгалтай холбоотой асуудал, хөдөлмөр халамжтай холбоотой асуудлууд, за мөн гэр бүл хүүхэд хамгаалалттай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өгөхөд зохион байгуулалтанд ороод ажиллаж байгаа. Гэр бүл нь нийгмийн хамгийн үнцэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүйн тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг. Гэр бүлийг дэмжих бодлогын өрөөнд энэ бүх одоо яг энэ халамжийн өрөөнд явуулж байгаа энэ төрүүдээ бас зах залруулах хэрэгтэй юм байна тийм. За мэдээж гол Монгол гэр бүлийн тулгамж байгаа асуудал аятаа тогтоо орон сууцны асуудал. Тэгээ хямд төсөр орлогот нийцсэн орон сууцны асуудал. Ийм учраас орлогот нийцсэн орон сууцуудыг бид нар одоо барьж яг энэ тохирсон одоо ипотекийн зээлийн одоо энэ нөхцлүүдийг шинжилье. Зорилттой бүлэглүүгээ ихтэй ээжэнд хандуулъя тийм ээ. Энэ өдөр гэр бүлийн ач холбогдлыг онцолж дэлхийд даяар гэр бүлүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэж олон нийтэд танилцуулах зорилготой байдаг. Монгол улсын хувьд 2003 оноос нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 22 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.